үеэр бол яхаарахгүй бэлэг дурсгалын бүтээгдэхүүний ирэлт өндөр байдаг. За үүнтэй холбоотойгоор бас дотоодын үйлдвэрлэлд дэмжих худалдаа өгчдийн тоо сүүлийн жилүүд нэмэгдэж байгаа шиг харагдаж байна л да. Тэгэхээр танай компанийн хувьд 2024 онд бас өнгөрсөн жил ямар том ажлууд дээр ажилласан, за мөн шинэ бүтээгдэхүүний хувьд бас хэр одоо төрүүлжилт сайн болж ирсэн бэ? За манай компани бол 15 онд анх бэлэг дурсгалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. 18 оны 9 сард бол эхний бүтээгдэхүүнээ патент аваад худалдаанд гаргасан байдیں۔ За энэ хугацаанд бол одоо нийтдээ 5 төрлийн шатрыг зах зээлд нийлүүлсэн байна. За Хэзэн Чингис хаан, Гүр хаан, Жамх нарын хүрлийн түүхээс эдгээр хийгдсэн нөхөрлийн шатар гэж байна. Их гарын хаан шатар. За 13 дугаар зууны үеийн түүхээр сэдвүүлж ирсэн Андын шатар гэд байна. За 8 дугаар Богд хааны үеийн түүхээр сэдвүүлж ирсэн Цодгор хүү гэж шатрыг бас худалдаанд гаргасан байна. Сая 14 хоногийн өмнө одоо Монгол бичгтээ Монгол шатрыг бол бас худалдаанд гаргасан байгаа. За өнгөрсөн 2024 он Монгол Улсын засгийн газраас Монголын үндэсний бичиг соёлыг дэмжих чиглэл болгон зарласантай холбогдуулаад манайх одоо энэ шинэ бүтээгдэхүүнээ гаргасан байна. Монгол бичгийн хувьд гэх юм бол одоо манай эртний 6-7 дугаар зууны үед одоо анх хэрэглэгдэж эхэлсэн байдаг. За хамгийн анхны бичиг Монгол бичгийн түүхэн дурсгал бол 13 дугаар зууны үед бичигдсэн Чингисийн чулууны бичиг хэмээх бичиг олдсон байдаг тий. За ер нь бол дэлхийд дахинд бол бичиг үсгийн яг хүлээн зөвшөөрөгдсөн 5 том соёд байт юм билээ. Тэрний нэгд нь манай монгол бичиг ордог. Тэгэхээр зэрэг бид нар бол монгол бичгээрээ бас бахарх хэрэгтэй гэж бодоод бид нар энэ монгол шатрыг бол хийсэн байгаа. За тэгэхээр одоогоор компанийн хувьд бүтээгдэхүүнүүдээ Америкийн нэгдсэн улс, Англи болон за Европын бас нэлээдгүй олон орнуудад экспортлоод эхэлсэн байгаа. Тэгэхээр экспортын зах зээлийн өсөлтийг та бас ямар байдлаар харж байна? За мэдээж хэрэг энэ зах зээлүүдээс хамгийн одоо өсөлттэй ч юм уу потенциалтай гэдэг одоо энэ зах зээлийг үнэлсэн бас юм зах зээл байгаа юу? Тухайлх юм бол одоо Европ бол ялангуяа шатар үйлдвэрлэлээр бол тэргүүлж байгаа. Тэгэхээр Европын зах зээлээс сонирхолтой л да. Тий, манайх бол ерөнхийдөө бол Европ руу гаргаад эхэлчихсэн байгаа. Тэгээ Европ бол өөрөө шатрын аягүй том зах зээл тийм ээ. Тэнд бол Ром эзэнт гүрнийх ч юм уу тий. Өөр одоо Персийн үеийн эзэнт гүрний ч юм уу тийм одоо түүхээр хийсэн шатрууд бол байдаг. Монголчууд өөрсдөө дэлхийд хоёрт тооцогдох томоохон импери гүрнийг байгуулж исэн улс гэдэг утгаараа бид нар бол Монголын түүхийг бас их сонирхтой юм билээ. Тэгэхээр бид нар бас Европ руу гаргахад нэгдүгээр бас Европт амьдардаг монголчууд бас зөндөө байна тий. Оршин суудаг монголчууд. Түүнээс гадна өөртөө бас тийм шатрын маш мундаг соёлтой учраас манайхыг бас авч борлуулах сонирхолтой бас 2-3 аж ахуйн нэгжүүд бас хандсан байгаа. Хэдийгээр манай монголчууд аюу оюунлаг арт түмэн хөлөг тоглоомын эрт дээрийн уламжлалтай тийм ээ. Тэгтээ бэлэг дурсгал одоо хөлөг тоглоомын энэ зах зээл гэх юм бол арай жоохон хязгаарлагдмал. Ерөнхийдөө бол Европ, Америк дэлхийн зах зээл дээр бол гарах үнэхээр бид нар бас сонирхолтой байгаад байгаа. Энэ дээр бол жоохон оюуны өмчийн асуудал манайх тийм тулгамдаад байдаг. Манайх бол бүх бүтээгдэхүүнүүд оюуны өмчийн патент авч худалдаанд гаргадаг байгаа. Тэгээд манай тэр патент маань одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо яг хүчин төгөлдөр үйлчилдэг шиг одоо Европ тий Америк хятадын зах зээл дээр юм уу одоо үйлчилдэг болвол бид нарт бүр илүү хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр манай оюуны өмчийн патентын газар маань ерөөхдөө бас нөгөө хамтын ажиллагаагаа илүү сайжруулад одоо ер нь монголчуудын одоо түүхийг сонирхдаг тий нүүдэлчдийн соёлыг бас сонирхдаг тэр орнуудад бол бас нөгөө нэг патентын асуудлыг ягаад яг адилхан ингээд нөгөө хүчин төгөлдөр мөрдөгддөг ч юм уу эсвэл хамтын ажиллагааны гэрээтэй байх юм бол одоо Монголд үйлдвэрлэж байгаа хөлөг тоглоом одоо бэлэг дурсгалын одоо сөнирүүд ер нь бараа бүтээгдэхүүнүүд дээр бол патентын асуудал бол нэлээд бас хэрэгтэй байт юм бизнес эрхлэгч нарт бол. За олон улс руу гарахад яг одоо энэ оюуны өмчийн асуудал тулгамдж байна гэж байна. Тэгвэл яг дотооддоо яг үйлдвэрлэлийн явуулах чиглэл дээр мөн одоо татаа авах чиглэл дээр шийдэв хамгийн одоо сорилттой байгаа зүйл юу вэ? Мэдээж хэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн болгоос тааруу байна гэдэг бас салбарын шинжээч бас хэлдэг. Одоо за би өөрийнхөө компанийн хувьд яриа. Манай компани бол одоо байгууллагад удааг байгаа. Ер нь бол бичиг жижиг одоо бизнес эрхлэгч гэж үзнэ. Тэгэхэд бол ерөөхдөө бол бид нарт бол эхний удаад бол зээлийн хүн нэлээд өндөр байгаа нь бол бас нэлээд хэцүү санагддаг. Ерөнхийдөө бол зах зээл маань өөрөө ямар байлаа те. Тэгээ бид нар бол одоо эхний удаад одоо дөнгөж эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа 5-10 жилийн хугацаанд одоо дөнгөж оршин тогтнож байгаа компаниудад бол зээлийн хүн өндөр, дээрээс нь татварын хувь хэмжээ бас жоохон өндөр байдаг. Тэгэхээр бид нар нөгөө ажлынхаа цалинг нэмж чадахгүй одоо дээрээс нөгөө шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац бүтээгдэхүүндээ шингээх гэх мэтчлэн ийм асуудлууд дээр бол одоо бас тий анхаарал тавих нь арай бага. Эхний удаад ямар ч сан зээлээ төлье. Эхний удаад ямар ч сан татваруудаа төлье. Татварын өрөнд орчихгүй бай. За тэгэл
түрээс ажилчдын цалин тий одоо иймэрхүү юмнууд дээр бид нар их нийлж анхаарна. Тэгэхээр зэрэг нөгөө бүтээгдэхүүн тий бүтээгдэхүүнд анхааралтай байх тийм бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудал хоцрогдоод байгаа байхгүй юу. А гэтэл манай өөрийн маань зах зээл арай жижигхэн. Бид нар бол цөөхөн тооны олон төрлийн бүтээгдэхүүнийг цөөхөн тоогоор үйлдвэрлэж манай Монголын зах зээл дээр хошин тогтнох бас боломжтой. Жишээлбэл манай шатрыг гэх юм бол хэдэн зуун мянгаар нь үйлдвэрлэх юм бол бас худалдаж аваад тий одоо ингээд яах тийм зах зээл нь бол тийм байх биш. Манай хэрэглэгчид өөрсдийнхөө онцлогтой дандаа шинэ юм үйлдвэрлэгч нараас одоо бизнес хэрэгчдээс нөгөө шаардж байгаа учраас бид нар байнга бүтээгдэхүүнээ хөгжүүлж, байнга өөрчилж, байнга загвараа шинжилж байхгүй бол маш амархан ингээд нөгөө нэг манай зах зээл ингээд ерөөхдөө хаанчдаг юм шиг санагдсан. Тэгэхээр зэрэг энэ дээр бас жоохон ингээд нөгөө татврын бодлогооч тэр зээлийн үеийн бодлогооч тэр бид нарт бас нэмэр болох юм бол жижиг дунд бизнес эрхлэгч хөгжих бол таатай боломж бас байгаа.